Хөөе. Та амьдралаа өөрчилмөр байна уу? Та өөрийнхөө одоо байгаа нөхцөл байдлаа өөрчлөхийг хүсэж л байгаа үстэй. Үнэхээр та энэ амьдралаас залхаж байна уу? Та аз жаргалтай амьдрмаар байна уу? Мөнгөтэй болохыг хүсэж л байгаа үстэй. Хүмүүсийн хүндэтгэлийг хүлээж, олон танигдахыг бас хүсэж л байгаа байх. Таныг доош нь хийсэн хүмүүст өөрийгөө баталж харуулмаар байна уу? Бүх зүйл яг эндээс эхэлдэг юм. Зарим хүмүүс энэхүү салбар руу гэр бүл салалт эсвэл хагцал уугашуу амссан үедээ ордог. Хүн бүрл хүүхэд ахуй наснасаа ахуулаад хүн бүрт үргэлж үнэлэгдэхийг хичээдэг нэг тал байдаг. Магадгүй та найз нөхөд олонтой хайртай хүн хажууд чинь байсан ч сэтгэлдээ ганцаардлыг хаяач болон мэдэрдэг байж болох юм. Хүн болгонд бусдад таалагдж өөрийгөө мундаг харагдуулахыг хичээдэг зам байдаг. Хүмүүс намайг яг юу гэж бодох бол гэсэн бодол хүн бүрийн толгойд хаяач болов эргэлддэг. Хүн болгонд таалагдах гэж хичээх нь хүнийг төөрөгдөлтөй бодлын нэг тал юм. Эцэст нь энэ бүхэнд та хангалттай гэж хэлэх өдөр ирдэг юм. Ингэснээрээ та өөртөө таалагдхаа болж эхэлдэг. Өөрийгөө азгүй амьтан гэж боддог хүн бүрл амьдралдаа өөрчлөлт хийхийг хүсдэг. Энэ л таныг хувь хүний хөгжлийн ертөнц рүү хөтлөн дагуулдаг юм. Энэ бол маш чухал зүйл. Өөртөө сэтгэл хангалуун бус амьдралд нь асуудал байгаа хүмүүс л энэ салбар руу хүчтэй орж ирдэг. Амьдралаа өөрчлөхөд буруу зүйл огтхон ч байхгүй юм. Аз жаргалгүй сэтгэл хангалуун бус зовлонтой амьдралтай хүн л хүчтэй тэмүүлэлтэй байдаг. Асуудал гэвэл таны амьдралын эмзэг цэгт энэ бүхэн тусдаг. Хэрв та над шиг харанхуй газар гацсан бол мэдээж гэрэл гэгээ хайхыг хүсэх нь ойлгомжтой зүйл юм. Тиймээс л хувь хүний хөгжил танд тэрхүү гэрэл гэгээ нь болж харагддаг. Өөрсдийгөө шилдэг хөлбөр болохыг хичээж буй хүмүүсийн тэр ертөнц. Өөрийнхөө амьдралыг гартаа авч шийдвэрээ өөрөө гаргаж чадах тэр амьдралыг л хүсэж л байгаа үстэй. Яг өдөр бүр өсөн дэвжээд байгаа юм шиг сэтгэл ханамж өгдөг. Бусдаас илүү зүйл хийж тэднээс хол алхаж байгаа юм шиг л танд санагддаг. Тэгээд энэ л миний амьдралдаа хайж ирсэн зүйл гэж та боддог. Хүн бүр л шоудаж, найргаж, цэнгэж байгаа үед та өөр дээрээ ажиллаж байна гэж боддог. Ингэж бодох ч нэг талаараа сайхан л да. Тийм байгаа үстэй. Та өөрөөрөө бахархаж л байгаа үстэй. Тийм үү? Та тэр харанхуугаас гарч гэрэл гэгээтэй ертөнцид амьдарч гэгээрэлд хүрсэн юм шиг санагддаг. Та өөрийнхөө зүрх сэтгэлийг дагаж байна гэж эндүрдэг. Гэвч хэд их итгэл хүнийг сохолдог гэдэг шиг энэ л хувь хүний хөгжилд автаж буй өөрх юм. За, хувь хүний хөгжил таныг өөртөө сэтгэл хангалуун болгож чаддаг. Үүнд ямар ч эргэлзээ байхгүй. Хувь хүний хөгжлийн ном уншиж дуусгах бүрд танд гайхалтай нэг мэдрэмж өгдөг. Жишээ нь би өөрийгөө мотивацаар цэнэгдэж контент орчуулж пэйж дээрээ тавих бүрд өсөж байгаа лайкийг харах бүрд яг л амттай хоол идсэн юм шиг тархи минь хүлээж авдаг байсан. Яг л видео тоглоомны нэг үеийг давж байгаа мэт санагддаг. Хувь хүний хөгжлийн ном унших бүрд хувь хүний хөгжлийн контент үзэх бүрдээ таны тархинд допамины даавар ялгарч байдаг. Сошиал дахь лайкны тоо өсөх бүрээр контент минь сая гаруй хүнд хүрэх бүрд нэг зүйлд хүрсэн юм шиг санагддаг байлаа. Тэгээд дараагийн контентоо орчуулж бас дараагийнхаа номыг уншина. Энэхүү цикл энэ мэдчлэн байнга л үргэлжилдэг. Шинэ ном уншаал, шинэ контент орчуулаад гайхалтай уран ишлэл бичээд гэж явсаар үргэлжилсээр л байдаг. Хэрв та энэ бүхнээс буруу зүйлийг нь олж харахгүй бол хэдүүлээ допамины донтолтыг наривчлан судалж авч үзье. Хүн альва нэг зүйлд донтоход тухайн зүйл нь биш, харин допамины дааврын нөлөөллөөр донтсон байдаг. Жишээ нь хүмүүс хар тамхин донтох, хор цувшлууд тэрхүү допамины ялгарлыг хүчилж өдөөж байдаг болохоор таныг донтуулдаг юм. Санаж ав. Хувь хүний хөгжил ч гэсэн ингэж донтдог юм. Хувь хүний хөгжил зарим хүнийг маш том төөрөгдөлд оруулдаг. Үйл явц болон өсөн дэвжих гэдэг заримдаа хуурамч төөрөгдөл байдаг. Нэг ном уншиж дуусгах бүрд та нэг зүйлд хүрсэн юм шиг санагддаг. Хэн нэгний семинар суух бүрд та амьдралдаа ахиц гаргасан юм шиг санагддаг. Нэг контент үзэх бүрд та үр дүн гаргасан юм шиг санагддаг. Та өөрийгөө үнэхээр үр дүнтэй өндөр бүтээмжтэй байна гэж эндүрдэг. Тэгээд тэрхүү мотивац өгдөг таны тархины урамшуулах систем дараагийн номыг худалдаж ав, дараагийн семинарт суу, дараагийнхаа контентыг үз. Хаяач болов та нэг эргэж хараад энэ бүхнийг ажиглах юм бол юу ч өөрчлөгдөөгүй байдаг. Үүнийг бас MJ DeMarco хүртэл нэг номондоо action faking буюу үр дүнгийн төөрөгдөл гэж тодорхойлдог.
Ямар ч үр дүн гараагүй байхад үр дүнд хүрсэн юм шиг тэр мэдрэмжийг өгдөг. Яг л орон гэрээ цэвэрлэхдээ халтуурдаж хийхтэй адил ажлынхаа цагийг хийдүүлсэн мөртлөө ажилласан гэж бодох тэр бодолтой төстэй. Бизнесийн талаар зөндөө ном уншсан ч нэг ч бизнес эхлүүлээгүй байхтай яг адилхан. Нэрийн хуудас захиалгаар хийлгсэн ч нэг ч дуудлага хийж худалдаа хийхгүй байхтай яг адилхан. Үр дүнгийн төөрөгдөл гэдэг аливаа ажлыг хойшлуулахаас илүү муу үр дагавартай байдаг. Та зөвхөн өөрийгөө үр дүн ахиж гаргаж байна гэж хуурч байдаг. Тийм ээ, танд өгөх эхний сануулга бол бүх хувийн хөгжлийн номыг унших хэрэгцээ байхгүй. Лектор болгоны лекцийг сонсох хэрэггүй. Эсвэл онлайн сургалт бүр үр дүнтэй байдаггүй. Эсвэл хувийн хөгжилт бизнесийн подкаст бүрийг сонсох албагүй. Та сурах болон хөгжих тал дээр маш их цагийг зарцуулж үр дүн гаргаж үйл явцаа хойшлуулад л байдаг. Энэ бол ихэнх хүмүүсийн өрхөнд ордог нэг хэлбэр юм. Тэгээд эцэст нь хоосон карма хинт ширгүй төр зүрийн мотивац гээд амьдралаас та тасарч эхэлдэг. Эцэст нь таны сэтгэл зүрхнээс нэг дуу хоолой гарч ирж чи яг үнэндээ юунд ч хүрээгүй. Чи зөвхөн өөрийгөө мундаг болсон гэж өөртөө итгүүлсэн гэж шивнэдэг. Гэвч хувийн хөгжлийн цаана бас нэг бидний мэдэхгүй харанхуй тал нь байж байдаг. Та урам зоригийн араас явж тэдний ном сургалтуудыг худалдаа авах тоолонд хэн нэгэн ашиг олж байдаг. Хэн нэгэн мөнгө хийж байдаг юм. Бас хэн нэгэнд энэ нь ашигтай бизнес байдаг. Гол асуулт гэвэл хэн гэж. Тэгвэл та нарын мэдгүй нэг зүйл байдаг. Хувийн хөгжлийн бизнес гэхтэл бараг дэлхийд 13.6 тэрбум долларын ашигтай бизнес байдаг. Жил бүр ашиг орлого нь 5-аас 6% өсөж байдаг. Хүмүүс энэхүү хувийн хөгжил гэдэг санаагаар мөнгө олж чадж байгаа юм. Ном зарж, семинар борлуулж, онлайн сургалтууд зарж, подкастаар мөнгө хийж, блог коучинг гэдэл ивент зохион байгуулж гэх мэт цаашаа үргэлжилдэг. Тэгэд магадгүй та надаас энэ тэгэд юу нь буруу гэж та надаас асуух байх. Жишээ нь зарим нэг хүмүүс энэхүү салбар руу сэтгэл готрлоо даван туулах гэж ордог. Тэднийг шүтэн биширч, баяртайгаар номыг нь худалдан авч, онлайн сургалтуудад нь суудаг. Амьдралынхаа 3 жилд би контент хийхдээ надад гайхалтай санагддаг байсан. Хэрв та өөрийгөө хурамч мотивацаар цэнэглээд байвал хандлага чинь хэзээ ч өөрчлөгдөхгүй. Үнэн хэрэглэгч нь болсон үедээ та тэд танаар мөнгө хийж байгааг хэзээ ч анзаарахгүй. Мэдээж энэхүү коуч менторууд маш их мөнгө хийж чаддаг, эргүүлээд бусдад үнцийг өгч чаддгүй билээ. Магадгүй энэ хүмүүс бидний амьдралыг сайхан болгоно гэж амтаж, үүний тулд энэ бүхнийг хийж байгаа гэж бодож байвал түр хүлээж орно. Нэг удаа пауз аваад үз. Яг үнэндээ таны амьдрал бас таны зовж байгаа хүнд ч хамаагүй байдаг. Ялангуяа энэхүү бизнесийн салбараас ашиг олох гэж байгаа хүмүүст таны амьдралын түүх хамаатай гэж юу? Таны өөртөө итгэлгүй бас аз жаргалгүй байх нь хувийн хөгжлийн салбарт илүү ашигтай. Хэрв таны амьдрал асуудалгүй аз жаргалтай бол та тэр хүмүүст хандахчгүй. Мэдээж амьдралын хамгийн хэцүү давхарга болон өөртөө итгэлгүй өөрийгөө азгүй гэж боддог хүмүүс нэг бол шашин эсвэл хувийн хөгжлийн салбар руу ордог юм. Үүнд амьдралаа өөрчлөх гол нууц гэж байгаа гэж боддог. Тиймээс аль дээр үе Америк улсад энэхүү салбар үүссэн юм. Таны өөртөө сэтгэл хангалуун бус байх нь тэдний хувьд бизнесээ явуулах гол стратеги. Мэдээж хувийн хөгжил гэдэг маш их хүнийг донтуулдаг юм. Жишээ нь та өөртөө сэтгэл дундуур байх үед ганц нэг урам зоригийн контент эсвэл лекц сонсоход л таны сэтгэл сэргэх нь зөвхөн тэдний үнэн хэрэглэгчл болгодог. Мэдээж энэхүү коуч менторууд үргэлжлүүлэн бүтээгдэхүүн гаргасаар л байдаг. Тэгэд өөрийн гэсэн үнэнч худалдаа авагчдад энэ бүтээгдэхүүнээ зарж борлуулдаг юм. Зах зээл болон хэрэглэгчид үргэлжлүүлэн бүтээгдэхүүн шаардсаар л байдаг. Тэгээд та дараагийн том зүйлийг хүлээж байдаг. Зөвхөн таны сэтгэлийн хоосрлыг хооллох тэрхүү бүтээгдэхүүн. Та дотроо дахиад нэг зүйлийг ойлгох юм бол та яг нууцыг нь мэдэх гээд байна гэж боддог. Турах дараагийн шилдэг нууц, шинэ бизнес эхлүүлэх шилдэг стартап, санхүүгийн эрхчлөлөнд хүрэх цорын ганц үнэнгээ. Өөрийнхөө харизмаг нэг хэний ч мэдгүй нэг зүйл бэлгийнүүдээ нээж потенциалаа тэлэх нууц бясалгал гэж явсаар цаашаа үргэлжилдэг. Тэгэд үнэнч хэрэглэгч та энэ удаад бүх зүйл өөр байх болно гэж боддог. Тэгээд та бүх мөнгөө өөрийгөө хөгжүүлэхэд аль хэдийн зарцуулсан байдаг. Эцэст нь та өөрийгөө олох биш төөрөлдөж үр дүн гаргалгүй сохорсон байдаг. Та зөвхөн өөрийгөө энэхүү салбарын хэрэглэгч л болгосон. Тэгээд та дараагийн сануулга гэвэл энэхүү салбар нь
манад биш харин үүнийг зарж борлуулж байгаа гадаадад маш том бизнес байдаг. Монгол хүний ухаан аж ахуй амьдрал хөрсөн дээр буугаагүй зөвлөгөөнүүдээр дүүрэн байдаг юм. Та өөрийнхөө шилдэг ментор болон дасгалжуулагч нэг сайтар нэгтлээд үзээрэй. Яг тэр сургалт эсвэл ном сурах хүчийг яг танд тохирох зүйл мөн үү гэд. Яг тэдний хэлсэн шиг зорилгоо тодорхойлж 7 янзын аргаар 7 удаа туршиж үзэх хэрэгтэй гэж үү? Тэгээд 7 төрлийн ментороос асуух хэрэгтэй байна уу? Би яг зорилго тавьж үр дүн гаргаж ямар нэгэн алхам хийж байна уу? Эсвэл зүгээр л тэдний нэг хэрэглэгч болж байна уу гэдгээ өөрөөсөө маш сайн асууж нэгтлэх хэрэгтэй. Хэрв та өөрийгөө хөгжүүлэхийн донтон болсон бол оргил үед үнэхээр аз жаргалтай байдаг. Өөртөө итгэх итгэл чинь дээд зэгтээ хүрдэг. Энэ нь таныг бусдаас илүү гэх тэр мэдрэмжийг өгдөг. Өнгөрсөн амьдралын чинь зовлон шанал алга болсон юм шиг санагдаж, дутуугийн мэдрэмж чинь арилж өөрийгөө шинэ хүн болсон мэтээр мэдэрч өмнөгшөө байхыг хүсдэггүй. Амжилт гэдгийг зарим хүмүүс өөрийгөө ялан дийлэх гэж ойлгодог. Гэвч амьдрал үнэндээ бидний бодсноос тэс өөр байдаг. Хэрв та энэ мэдрэмжээрээ үрд амьдрна гэж бодож байвал энэ бол маш том төөрөгдөл. Үргэлж асаж дүрлзэж тэмүүлэлтэй амьдрах боломжгүй юм. Хөөний хөгжил гэдэг яг л хөөс шиг. Өөрийгөө үргэлж эерэг бүхнээр цэнэглэж, өнөө хідэн менторууд аз жаргалтай байж сөрөг хүмүүсийг амьдралаасаа авч хай гэж хэлсээр байдаг. Яг л хөөс шиг эцэст нэг хагардаг юм. Гэхдээ амьдралд чиний хийх ёстой зүйл бас байх ёстой орон зай гэж байдаг юм. Дандаа эерэг байх боломжгүй бөгөөд амьдрал тэр чигээрээ тэнцвэр дээр тогтдог юм. Тэгэхээр хаяа ч гэсэн бидний нөгөө нэг төвөгшөөгөөд идэг сөрөг хандлага гэдэг зүйл хүний амьдралд хэрэг болдог. Яагаад гэвэл тэрийг бид нэр critical mind гэж нэрлэдэг. Эерэг бодол давмгаалах нь ч гэсэн бас өрөөсгөл юм. Бид дандаа эерэг байхыг хичээснээр бид өөрсдийнхээ сэтгэлийн гүндих болохгүй байгаа зовоороо ангаахгүйгээр зөвхөн эерэг бодлоор хүчилж дарангуулсан байдаг. Тэгээд нөгөө нэг шархан хизээ нэг өдөр сэтэрч гардаг юм. Тэгэд энэ мэдрэмжээ бодох нь буруу гэж бодоод дахиад хуучин хэвэндээ очих нь гэж та боддог. Өмнөшгөө хизээч байхгүй гэж та өөртөө амладаг. Зовлон гэдэг амьдралын нэг хэсэг. Бид хизээч зовлонгоос зугтах арга байхгүй билээ. Түүнийг даван туулж сөрж гардаг юм. Тэгэд хэрвээ бид зовж үзэхгүй бол хизээч жаргалын үнцнийг мэдрэхгүй. Учир нь амьдрал өвхөл гэдэг шиг зовлон ч гэсэн жаргалын нэг тал юм. Зовлон байхгүй бол жаргал ч гэсэн байхгүй. Тэмцэл зүтгэл байхгүй бол ялалт ч гэсэн бас байхгүй лээ. Уналт бүтлгүүт байхгүй бол амжилт ч гэсэн оршихгүй. Зөвхөн эерэг байж амьдрал болон амжилтын нууцыг эрэлхийлэх нь таныг амьдралаас зугтаж буй нэг хэлбэр юм. Бид хэзээ ч амьдралаас зугтаж чадахгүй лээ. Түүнтэй нүүр тулдаг юм. Тэгээд би амьдралын аз жаргал болон амьдралын үн цэн бүхэн зовлон, төвчээр, тэмцэл, зориулал, золиос энэ бүхний цаана оршдог гэдгийг ухаарсан юм. Rich people don't sleep 8 hours a day. That's a third of your life. If you want it, if you want this, it's work. Work like hell. I mean, you just have to put in, 80 to 100 hour weeks every week. Because I got the hustle muscle. And he's like, what? I said, I got the hustle muscle. Work. Hard work. Working hard. Work hard. Hard work. Work harder. Work hard. Hard work. Hard work. Instagram-ийн entrepreneur-ууд хуурамч гүрүү болон коуч нар гээд шинэ трендүүд бидний эрен үед ирээд байгаа билээ. Ялангуяа хувь хүний хөгжлийн ертөнцид энэ маш их хүчээ авч байгаа. Зогсолтгүй байх гэдэг нэг талаар өрөөсгөл бүх хүмүүсээс илүү шаргуу ажиллаж өдөр бүр бүтээмжтэй байна гэдэг энэ салбарын нэг ураа үг юм. Тэгэд намайг битгий буруугаар ойлгоорой. Би ажилсаг байх нь буруу гэж хэлээгүй шүү. Хичээл зүтгэл болгоноор би амьдралынхаа бүхий л асуудлуудыг шийдэж чадсан. Хэрв та олон сая хүнтэй зах зээлд амжилттай байхыг хүсэж байвал та зөвхөн өөрт байгаа зөв зүйл дээр шаргуу ажиллах нь л үр дүнтэй юм. Hustle culture гэдэг ямар ч хамаагүй зүйл дээр үр дүнгүй ч гэсэн зүгээр л шаргуу ажиллаад байх тухай заадаг. Жишээ нь та үр дүнгүй ажиллаад л байна. Тэгээ хизээч амжилтанд хүрдэггүй. Өөрийгөө мундаг байна гэж итгүүлэх нэг хэрэг, өөрийгөө мундаг гэж дүүйлгэж сошиалоор нэг пост хийдэг хүмүүс яг үнэндээ үр дүнгийн төөрөгдөлд орж өөрийгөө зарим нь хуурч байдаг. Тэгэд өөрийнхөө байх ёсгүй газар эсвэл буруу салбартаа өдөр шөнөгүй юм хийгээд л байдаг. Гэвч хизээч үр дүнд хүрдэггүй.
Гэсэн ч амьдрал яг үнэндээ шаргуу ажиллах гэдэг зүгээр л энэхүү томьёоны эхний хэсэг нь байдаг. Өөрийнхөө тохирох зөв зүйл дээр шаргуу ажиллана гэдэг энэ томьёоны хамгийн зөв хувилбар билээ. Зах зээл үргэлж муу бүтээгдэхүүнүүдээр дүүрч байдаг. Гэвч зах зээл үргэлж онцгой, содон, цор ганц зүйлээр дутагдж байдаг юм. Тэгэхээр шаргуу ажиллах гэдгийг хоёр янзаар тодорхойлж байдаг. Эхнийх нь шатах буюу бие махбод болоод сэтгэл зүйн хувьд урт хугацаагаар ажилласны үр дүнд үүсэх урт хугацааны стресс юм. Хоёр дахь нь буруу зүйл дээр ажиллах. Та жишээ нь 24 цагаар хувь хүний хөгжлийн блог хөтлөлөө гэж бодъё. Өдөр бүр шинэ пост оруулсаар л байдаг. Гэвч таны амжилтанд хүрэх шанс маш бага байдаг. Учир нь энэхүү салбарын олон өрсөлдөгчид байдаг бөгөөд та зөвхөн тэднээс юугаараа илүү онцгой байх юм гэдгээ олоход маш их хэцүү билээ. Хэрв таны хийж байгаа зүйл асуудал шийдэж чадахгүй бол эсвэл та эргэж нэг харж төлөвлөгөө болон стратеги өөрчлөхгүйгээр үргэлжлүүл үр дүнгүй зүйл хийгээд л байвал та алдах болно. Зөвхөн шаргуу ажиллах нь биднийг амжилтанд хүргэхгүй, харин хинч зөв зүйлээ олох эсвэл өөр тохирох зүйлээ хийх тухай ярьдаггүй юм. Амжилтанд хүрэхин тулд өөрийгөө завгүй байлгаж амьдралаас тасрах тухай зарим нь бүр номлодог. Гэвч бодит байдал тийм байдаггүй юм. Та зөвхөн амжилтыг яаж тодорхойлохоос бүх зүйл хамаарч байдаг. That what a man looks like? Self-improvement is masturbation. Self-destruction. Өөрийгөө хөгжүүлнэ гэдэг мэдээж хүн болгоны суур хүсэл байдаг. Гэвч зөвхөн бусдад таалагдахын төлөө өөрийгөө хөгжүүлнэ гэдэг танд стресс бас сэтгэл зовнил нэмдэг. Өнөөгийн нийгэмд хүн бүр өөрийнх нь шилдэг хувилбар болохыг хичээж байдаг. Гэвч бодит байдал дээр тэд үнэхээр өөрчлөгдсөн гэж юу? Нэг талаараа танд өсөн дэвжиж байгаа юм шиг мэдрэмж өгдөгч, нөгөө талаараа энэ бүхэн таны бие гэх үзлийг хооллож байдаг. Эцсүүлд нь та амар том эготой хүн болж л хувирдаг. Өөрийгөө илүү дээр хүн болгох зам нь та хэн нэгний дэлхийн шилдэг бестселлер ном уншсанаар эсвэл мундаг нэгнийг дагснаар ирдэггүй юм. Хэрв та илүү дээр хүн болохыг хүсэж байвал өөрийгөө хамгийн түрүүнд үгүй хийх хэрэгтэй. Энэ нь амиа хорлох тухай биш юм. Өөрийнхөө эгог устгах. Хэн нэгэн болох гэж битгий хичээ. Хинч биш гэж бас өөрийгөө битгий бод. Өөрийгөө онцгой нэгэн эсвэл хорвоо зөвхөн таныг тойрон эргэлддэг гэдэг бодлоо хаях хэрэгтэй. Эцсийн дүндээ таны амьдралыг тав тухтай болгож байдаг бүхий л төрлийн зуваа цэнгэлээс татгалзаж чадсан нөхцөл танд сэтгэлийн амар амгалан ирдэг. Амьдралд бид олж авснараа биш, зарим нэг хэрэггүй энгийн зүйлсийг хайснараа бидний тэрхүү жижиг асуудлууд шийдэгдэж эхэлдэг. Таны эго, бардам зан, шунал, хинт ч хэрэггүй хорт зуршлууд болон донтол тэгээд зугаа цэнгэлүүд амьдралаас чинь алга болсон цагт баг багаар таны нөгөө үнэтэй зөвлөгөө авч шийдэх гээд байдаг асуудлууд шийдэгдэж эхэлдэг. Оюун ухаанаа чөлөөлж эхэлсэн цагтаа хүн илүү ихээр потенциалаа ашиглаж, зорилгодоо хүрч илүү их өндөр бүтээмжтэй ажиллаж чаддаг. Хамгийн чухал нь бүх зүйлийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Өөрийгөө сул дорой гэдгээ хүлээн зөвшөөрсөн цагт та хүчрхэг болж эхэлдэг. Өөрийгөө онцгой нэгэн гэж бодхоо болсон цагт таны бие гэх үзэл таныг зовоодог бодлууд чимээгүй болдог. Хорвоо таныг тойрон иргэдэггүй гэдгийг ухаарч хүн бүрл өөрсдийн гэсэн зовлонтой гэдгийг ухаарч харсан цагт таны зовлон жижиг бас шийдэх боломжтой харагддаг. Жишээ нь та дасгал хөдөлгөөн хийх дуртай бол зөвхөн бусдын тавьсан стандарт хэмжүүрт хүрэх гэж биш, өөртөө зөвхөн аз жаргал өгөхийн төлөө л хийх хэрэгтэй. Бие сэтгэл оюун санаагаа нэгдмэл байлгахын төлөө л дасгал хийгээрэй. Өглөө эрт босох шаардлагатай бол хэн нэгэн өглөө эрт бос гэж хэлсэн болохоор биш, таны ажил амьдралын хэмнэл үүнтэй зохицож байвал өглөө эрт босоорой. Тархиа амрааж оюун ухаанаа хурц байлгахын тулд ном унших хэрэгтэй. Магадгүй 100 номон дундаас нэг сайн номыг олж уншдаг гэдэг. Өөрийнхөө мэрэгжил карьераа өсгөхийн тулд түүнд зориулагдсан номнуудыг уншиж мэрэгчлээ дээшлүүлж сурах хэрэгтэй. Танд багшилж байгаа хүмүүс үнэхээр танд зөвлөдөг шиг амьдрдаггүй гэдгийг нэгтлэх хэрэгтэй. Өөрийгөө үгүй хийн гэдэг өөрийнхөө бие махбодыг эрэмдэглэж гэмтэх тухай биш юм. Өөрийгөө хэн байх ёстой гэж сэтгэлдээ буулгасан тэрхүү бие гэх үзлээ устгах хэрэгтэй. Зугаа цэнгэл хэрэглээнийхээ боол босон сэтгүүгнээсээ салах хэрэгтэй. Эгогоо үгүй хийж өөрийнхөө алдаа дутагдал сул талаа хүлээн зөвшөөрсөн цагт та өөрчлөгддөг. Өөрийгөө хэн нэгэн болох гэж хичээхэ болсон цагт та магадгүй илүү дээр хүн болж өөрчлөгддөг. Хэрв та шашны бүх түүхүүдийг судалж үзвэл үргэлж зовлонгийн тухай түүх байдаг. Хүний амьдралын түүх ч гэсэн зовлон жаргалын тухай байдаг. Гэвч зовлон жаргал гэдэг үнэндээ нэг зүйлийн хоёр өөр тал байдаг.
Зовлон сонго бас илүү дээр асуудлыг шийд. Хэрв та амьдрал бүхнээ алдах юм бол танд бүгдийг хийх эрх чөлөө олддог. Алдах юмгүй хүнд амьдрал бүхнийг хийж чадах хүч чадал байдаг юм. Эцэст нь хувь хүний хөгжил таны амьдралд хэрэгтэй юу? Мэдээж хэрэгтэй. Таны ямар ном уншиж байгаа, хэн гэдэг багшаас зөвлөгөө авч байгаагаас хамаардаг. Хувь хүний хөгжлийн салбар ч гэсэн өнөөдөр хоёр хуваагдсан байдаг. Ихэнх хүмүүс үүнийг бизнес, мөнгө олох хэрэгсэл болгож, маркетинг, зар сурчлагаагаар ухуулж, хүний амьдралыг яг ийм байх ёстой гэж цензуур тогтоож өгдөг. Харин зарим гайхалтай номнууд багш дасгалжуулагч нар байдаг. Экхарт Толлегийн одоо цагийн хүч, Марк Менсны бүх зүйл новш, том жиргүү амьдрах бяцхан урлаг, Дэвид Гоггинсийн намайг өвтгөж чадахгүй. Эдгээр номнууд энгийн уйлаг болсон арга барилаас илүү өөр талаас нь таныг нүцгэн үннээр ухааруулах болно. Шашинт ч гэсэн олон урсгал байдаг шиг хувь хүний хөгжилт ч гэсэн өөр номлол урсгалууд байдаг. Өөрийгөө хөгжүүлэхийн донтон болох уу эсвэл зүгээр үүгээр зочин шиг төр зочлоод хэрэгтэй зүйлээ бодит үнийг мэдээд өөрийнхөө амьдралыг илүү дээр болгосон дээр битгий их хичээ. Зүгээр л хийх ёстой зөв зүйлээ олж хийх хэрэгтэй. Цаг нь болохоор таны хүссэн бүхэн амьдрал чинь тохиодог юм. Хитрхи их бүх зүйл бас битгий их ач холбогдлоо өгөөрэй.